Дөрвүүд ясны ажлах ясны тухай ярина гэвэл юуны төрөнд нүүдлийн өгүүлэх учиртай. Нүүдэлгүйгээр тэдний зан үйл ажлах ясыг сэтгэхийн аргагүй гэж улаан гомдуулсан хэд хэдэн хүн сануулж билээ. Нэрэл замд гарууд тэдний хэлснийг батлах мэд хаа сайгүй нүүдэлтэй тааралдлаа. Өлгий, өмнө говь, наран булгаас нааш 200 км зам туулж яваа нүүдэлчтэй уулзаж учирч явлаа. Манай эртний өмнөх 7-оос 3 дугаар зуунд аждэрж асан Төв Азийн нүүдэлчдийн ууламжлалыг дөрвүүд ястангууд л өвлөж үлдсэн гэлтэй. Увс аймгийн дөрвүүдүүд аж төрдөг сумдын малчид жилд 4 удаа нэг талдаа 50-аас 200 км алсын нүүдэл хийдэг гинэ. 3, 6, 8, 11-р саруудын сүүлч нүүдлийн улирал болоход хүм мал хоёрын аль нь ч тогтож байж чадахгүй болж өдөр шөнөгүй нүүдлийн цуваа увс нурын зах, уулсын шилговь, хангайг зарин хөөрнө. Аяны зам алсын нүүдэлд хүн мал хөсөг тэмээ хүүхэд хөгшөд алинж алжаалж аянсын шинжгүй гялалзаж явах нь багтууштай. Нэг нутгаас нөгөө нутагт хүрэх замдаа 7-оос 10 удаа буудаллан очсон газраар 10-аас 20 удаа буудсэлэх нь бэгэн. Ингээд бодоход малчин хүн жилдээ 50-аас 70 удаа буудсэлгэн өвсний сэрмэн усны тунгалгыг даган нүүдлэн явдаг гэсний нь оргүй ч үг биш бололтой. Өвлийн дэсгэм хүйдэн хаврын хавсарга, зуны халуун, намрын хонгор өдрүүдэд нүүдэл үргэлж илсээр. Зууны турш хөөрсөн отор нүүдлийн цуваа дөрвүүд ясны аж төрөх ясны нэгэн хэсэг мөнөөс бөмбөлгөө. Үнэртний Төв Азийн нүүдэлчдийн өгөөмөр цайлган зан үйл, өв соёлын ариун баялаг сан хөмөргийг өдгөө хүртэл авч үлдсэн ард түмэн бол дөрвүүд яснууд гэлтэй. Дөрвүүд ястангууд аян замд явж энгийн аж төрж, суувч дуугаа дуулж, үлгэр туйл, ууч хүүрнэх дуртай, 93 наадмаар тоглодог гэж нэр тэрдэмтэн жамсрангийн цэвэн тэмдэглэн үлдээсэн бий. Алсын нүүдэлд түүртэж төвөгшөөд хүн нэгэн баталгаа гэвэл гэр бараага бүгдийг авч явах бөгөөд нүүдлийн замд шовлоо буюу дэглий химээх барьж буулгахад хялбар хөнгөн гэрээ авч явна. За сайн үгүй юу нөө? Сайн явж байна. Нүүдэл сайхан уу? Замд ирнэ. Сайхан явж байна. Та нар сайхан явж байна уу? Сайн явж байна. Энэ барьчаад байгаа гэж юу гэдэг гээд байгаа вэ? Энэ дэглээ гэдэг юм уу? За. Жинхэнэ бас нэг өөр нэг нэрлээд байгаа чинь хаанхан тэгд нэрлэдэг.
Энэ шуула гэж хэлдэг. Шавлаа гэдэг нь. Тий, шуула чинь дэглээ чинь нэвэд. Дэглээ гэдэг нь бол аль ястангууд нь нэрлэж байна. Нөө энэ дэглээ гэдэг бол улсын хэлээр хэлэгч байгаа. За. Шуу дэглээ гэдэг нь бол манай энэ Дөрвдүүд. дэрүүдийн хэлнэ. Дэглээ гэдэг нь бол сүүлийн үед гарч ирсэн үг. Тий. Танах тэгэхээр одоо хичнээн километр явж нүүж ирэх юм. Бид энд 120 км нүүж ирлээ. За хэд хон ирв? Энд одоо 7 хоноод ирж байгаа. Тэгээ жилийн жилд ч одоо 4 удаад ийм холын нүүдэл хийд юм байна. Энэ 4 удаа эн чинь 4 ээлж 4 удаа нүүдэг. Манай намарзан гэдэг чинь хагасны энэ нааш орж ид хагасны шар үйдэг газар бас урдаг юм аа. Манай охин бол энд л орж ирдэг. Одоо шинэ мал яг ид төлөж байгаа юу лөө? Мал төллөөд одоо дүүрлээ. Дуусан гутал нааш. Тий, дуусан гутал тэгээ нааш гэж байна. Тэгээ энэ бас нутгийн улсуудаа уулзж яхад ингэж ярьж яхин. Бид нар чинь одоо ерөөсөө хүм мал хоёр тэр нүүхэл цаг авахаар зэрэг нь тогтдоггүй. Тогтдох. Одоо манайхан бол одоо нэг цаг нь бол одоо юуны ханган цаад манайхан одоо ивэлсэн. Тэр ханган цаад ивэлцэхт бол энэ одоо хайстын шил гэж хэлдэг. Тэр цаад ивэлцэхт одоо бол наашаа нөх гэвэл мал нь тогтохгүй. Малаас күнээс мал нь илүү. Тэг илүү байх тийм. Күнээс мал нь илүү. Тогтохгүй. Ягаад байхгүй. Одоо миний нэ манайхан энэ байсанд л байгаа давл бас мал тогтохгүй. Эшээ өөр сэлгүүлэхгүй бол бас тогтохгүй. Энэ көдөдөн орчуудаг юм аа үдэн чинь бэл хангаад тийш бас ингэж нугаалуулж. Одоо ингэж утар хийгээл явдаг байхгүй юу? Нэг малчин айлчин жил дээр нэг 60-70 удаа нүүдэг гэж ярьж ирсэн л да. Өмнө говь энтэр юм. Энэ говь ч юм бол 60 км 60 дахин нүүлгээ яа даа. Тэ чинь 4 нүл эрт нүүж байгаа. Манайхан ч юм бол тийм байхгүй. Утар үйлд бол утар хааж явахгүй. Ядэн ч бол хангаа би цаашаа хангаа туслан гарч ингээд нүүгээд дахиад эргээд энэ аашаа намарзан орж ирнэ гэж энэ манай энэ Нармулгийн нутагт ирж намарсдаг. Ийм байгаа. Тэгээд бид бол ч одоо бас 4 нүлээр 4 газарт очдог. Хоёр үлэрлэл бол энд л орж ирж байгаа. Түүнээс устдаг нь бол утар хайн хангаад гарна. Энд ч одоо үүс юуныхын талаар өөр байна уу танай нутгаас? Өөр. Энд чинь одоо манай энэ чинь уус нуурын квадан бидний ирдэг. Уус нуур чинь бол одоо гашуулагтай хожир усаатай. Тэгээд одоо энэ чинь бол хожир усаатай болоод энд идэлс нь усаа уусан мал бол урдаа сайн авдаг. Тарах гэж сайн авдаг. Ер нь одоо энд бол энэ манай энд чинь бол цагаан таар гэж юм байдаг. Тэгээ цагаан таар эцэн бол чинь бол хамгийн тэрийн одоо ясэнгээ гээл одоо авч тэгээд элхэн тарга авч тэгээд ханга талдан гарахлаар нь бол элхэн тарга авдаг. Говь талдан орох юм бол махан тарга авдаг. Ийм байт юм. Дөрвөд ястангууд Увс аймаг зөнгөлөх байр эзлэн Тус аймгийн Давстан, Сагил, Түргэн, Бүх мөрөн, Ховд, Өмнө говь, Өлгийн, Наранбулаг, Ховд аймгийн дөрвөн сум дөрвдүүд голлон аж төрнө. Ардын хувьсгалын 70 жилээ дөрвөд ясны аж амьдрал цоошин дэвшил хөгжил авчирсныг үгүйсэх аргагүй билээ. Орчин үеийн тохилог төв суурьнгуудыг дөрвдийн ажилсаг ард түмэн өөрсдөө барьж байгуулжээ. Энд сургууль, соёлын төв, эмнэлэг, худалдаа, ахуйн үйлчилгээ, өнөөгийн харилцаа холбоо, цахилгаан эрчим хүч цөм бий. Дөрвөд ясны дундаас улс орондоо нэр цуутай хөдөлмөрийн сайжууд, эрдэмтэн, зохиолчид, урлаг соёлын зүтгэлтнүүд ардын хувьсгалын жилүүдэд олон арваар төрсөн энэ ард түмний зүй ясны бахархал аргагүй мөн. Sorry.
Эрдэмтэн цэвэн агсны тэмдэглэн үлдээснээр дөрвөд түмэн үнэхээр дуутай, хууртай, биетэй бүжигтэй бүлгөө. Нүүдлийн зам, малын бэлчээр, малчны гэр хаанлбал хаана дуу хуур уянгалж бүжиг наадам, нарган хөгжөн дүүрэн байдаг. Нэвтрүүлэгт оролцож хөг аяа өргөж, хөгжөө нэмж өгөхийг хүссэн бидний урилгыг хүлээж авсан өтгөөс залуус хүүхэд цөм хүрэлцэн ирсэн юм. Дөрвөд эзэгтэн ааг нь хан хийсэн шаргалцай араан дуусан амттай учрна эдээс үгийн тохируулж нар зөв тойруулан самархан хүртэл үе үлрэн өвлсөн дөрвөд өсгүйчүүдийн эрдэм буюу дөрвөдүүдийн нэгэн зүйл шүтэн нь даян химээх бурхан адууны буян хишиг хурх учиртай гэсэн эрдний домог тайжгүй. Пүрв зайсан гэдэг галзуу барын хүзөө мөшгөж буй дүртэй хиймэр дахин элдэг өвчин зовлон зайлдаг учиртай гин. Намархан сайн байна уу? Намархан байна. Одоо хаурсан сайхан болж байна. Сайхан болж байна. Мадоннору. Мэнд мадоннору. Матраа сангару. Са матраа сангару. Гэрүүлдэмэн сангару. Са Эндару. мэнд мадоннору. Масургэл тарган сайхан тэмдгүү. Саха масургэл тарган сайхан тэмдгүү. Ариш ширийг утаж элдэн шүүлэн боловсруулж янз бүрийн хээ угалзаар чимэж хэвд онжийн тааруулж урлсан дашмаг ууд тулам 10-аас 40 литрийн багтаамжтай харахад цөмөл дөрвөд ясны уламжилт идэл юм аа. Дөрвөн ордын бүсгүүчүүд өглөөгөр өрхөө татаад гаднаа бэлдэг гэсэн хууч яриач бий. Дөрвөд ясны нэг онцлог гэвэл өвгөд өтгсөөсөө эхлээд өсөх балчир нь хүртэл морин хуурын аргил хөвгөнд уян налархай бүжгээ бэлдэгэ.
Бүсгүйчүүдээ гоёж гоодохын учир дөрвөд дарахчууд өөрийн гэсэн өрмөс ор хийцтэй гоёл чимэглэл бүтээж уруу ухаан оролдуулж ирсэн уламжлалтай. Өвөг дээдсийнхээ өвийг үргэлжлүүлж байгаа нэгэн залуутай өмнө говь сумын төвд танилцсан юм. Тэр лавсрын танай одоо эцэг өвгдийн төрөл төрөс дотор энэ гар урлын юм хүмүүсүүд уламжлагдсан юм хүмүүс байсан юм уу? Чи ер нь энийг яаж сурсан юм? Яагаад ингэж хийх болсон юм? Манай эцэг өвгдөөс наг цэцгийн талын хүмүүс бол дархны мэрэгчлэлтэй юм гэдэг хүмүүсээс энэс уламжлагдаж ингэж хийгдэж байгаа зүйл. Багш шиг тэр багш бол би Улаанбаатар хотод Чулуунд орж Болдбаатар гэж хоёр багш бай. Дархны яг мөнгөний дархны талаар нарийн мэрэгчлэр сурах гэсэн. Энэ дөрвөд дурчуудын одоо хийсэн урлал одоо бусад ястангуудаас ялгаатай юм бэ юу? Дөрвөд урлалын хийж байгаа зүйлүүд бол бус ястан дарахад хаалхын тэрэг бол дандаа утсан гэгээр дандаа юм утсаад чинь гэж ороод хийдэг. Голцоо тийм гэгээр хийгдсэн байдаг аяг маяг бүх юм ол тэгж хийдэг. Дандаа утас холдоо гэгээр хийж өгдөг. Чиний хийж байгаа юу ч дадал тийм байна шүү дээ тийм. Тэ миний хийж байгаа юмнууд бол бүгд энэ яг үндэснийхээ үнд тааруулж хийж байгаа. Өөрөө одоо цаашдаа энэ гар урлалын одоо энэ дарханы ажлыг үргэлжлүүлэх, дэлгэрүүлэх, хөгжүүлэх талаар энэ ямар бодлоготой байна? Би энэ тус өмнөд бол ингээд дүү амтэраа бол шаваар авч ажиллаж байгаа. За. Одоо ингээд дагалдан сургаж байгаа. Цаашдаа бол энд нэг юм оршоол пүүс байгуулсан ингээд төр зур одоо ингээд ажил эхлэх байгаа. Одоогоор л. Одоо ингээд гэрээр хийгээд цаашдаа бол энэ суманд бол ийм дархны мэрэгчлэлтэй хүмүүс бол бий болно. Бүжиг биегээр цуутай. Хөөхөд өгшдгүй эгэл хураан татан биелнэ. Нутаг усандаа нэртэй би чин жимбгой нас сүүдэр дал хүрсэн ч биегээ биелсээр ажээ. Дөрвөд готлоо Монгол эсхийг нэлээд хийчээд цаашаа ишэрч хийдэг байсан. Тэгээд одоо Монгол ишгээ гэж нь одоо
бодлын дотор гэж шоколад нам гараар нэг тохиолдоо дараад хийдэг байсан. Тэгэхэд тэр Бодлон дотор жишээ. дотор жийсэн. Босон гэж. Босоод Босоод дотор тэр ахны хүү ширээрөө ишгал Түрэгийн тэгж байна. Тэгээд дөрөв готрын чин доолтонд Босгис. архад хоолж Ахты ширээр ахны хийдэг байсан. үйлжсэн. Тэгээд одоо энэ хөрвөн чимхаартай хувцаг явтай шалтгаан госонгээд Эко давхар тийм шал тавиад өгдөг. одоо ногоон одоос Тийм болдог гэж болгоо. Тийм бистэр төрөөлөд татдаг. Ямар дүү тэр зүгээр ууш уртын догонд дээр Дөрөв дардын дуу морь хоёр амин холбоотой. Дөрөв дардын бодлон уулын орой гэдэг уртын дунд хайтраатай моринд хадын чулуу харш хариг баг насанд их эцгийн сургаал чухаг хэмээн өгүүлжээ. Дөрөвдүүд хурдан жороо арилжаа хайтраатай мордын шанд сөрөн уралдуулна. Өмнө сумын ард намсрын жороо сааралмар 3 алт 1 мөнгө 2 хүрэл медаль хүртжээ. Намсрын саарал хээр морд шиг усан тэлэн жороо хүлгийг өөр хоорондоо 10-аас 20 мянгаар арилжина. Дөрөв дарахтын нарийн удасараа журсан мөнгөн тоногтой хазаар эмээлтэй жороо арилжаа мордыг алхаа гიშгэ нийлүүлэхийгээд зүсжил сүүлэн хөлгөлсөн хосууд нутаг усны бахархал хөдөө талын үзэсгэлэн химээх нь эрт цагаас эдүүгээ хүртэл уламжилсан заншил бүлгөө. Дөрөв хосууд хээрийн бэлчээр хэзийн шил хаал бол халиаж харгалзсан газраа дуулж бүжин цэц булаалтан тоглож наадна. Нөөбөкач нарич Ягдууч хоёулаа нэг наадад авъя. яаш наадъя? Дунд хургаан уугаад наадил. За тэгье. Кэннэхлья. Чи хэлээч. Таараа хайлээж. За халиана. Чи бичгээ хайлаа гэдэг чи. Гоо халаасангууд. За. Энэ л Биш. За. Яг юм ба. Жавка чи тэгээд кена тоноча. Кэлэчин лхон уу? Ямар романтик байж хам. Көч коки шиг бооч хөөж бүр шалжиг ба. Тэгээд нот юмрумтай биш аа. Чамд боор зүрхэл тавь. За тэгээд боор зүрхэн чинь хамаана. Боор зүрхэн хоороо хайлаагаа зогсч хөрөө алдарнуу хаваад бэрснэр del тус хулд гэхээ алурж идэж. Тэгээд тэр хөрөө алдарнуу хаа чи хамаах юм бэ? Бэрснэр del тус хулд гээд урж доо. Тэр суусан хамаана. Төмөр авчих биш. Төмөрөнд хамаах юм. Хур хөнтраач гоо тийм би. Хурн ягва? Хурн салхингаач гоо. Салхин. Тэгээд одоо салхихгүй л байх юм. Тэр салхин хамаах юм. Салхийг көдагийн кокох сураад авчих вэ. Көдагийн кок бухоо. Тэг бухын ягва. Энэ дотор байна уу? Хаах уу тийм өвдөд хаа хож гэж адил чинь харж нуураараа үнжид биш. Бэхэж. Чи яаштай. Хатмууддан хизоддош. Энэ сарын 15-нд, хойд сарын 25-нд додно л. Яг житлууддош. Шинэ вэршээж, хуучин вэр хувцалж ятлуудна уу? Тэгээд ямар авч шигдэж? Ил бахааштай нэг гэж үйдэн байралчур. Дахалт бахааштай нэг гэж даван байралчур авчудна л. Тэр
авчдаг алчур ягдаж. Замгүй газар заа заламгийгээ хийсгэж гэнэ ш. Тэ замгүй газар чи хамаах юм. Хөө тэндэр. Айлдвэ. Тэр би чи одоо дөрөвдийн нутгийн одоо төвд ирээд байна уу? Тийм Энэ ээ. одоо мөн үү? Оо. Энэ чи одоо ямар хааныхын нутгийн одоо ханых уу? R16 хашуу 49 хашуу захирсан дөрвүүдийн Аржинжин далай хааны төгсвинтийн хүрээний үүрдэн дээр ирээд байна л да бид нэр. Аа. Ер нь дөрөвдийн одоо талаар ямар давмаг байд юм бэ? Одоо энэ дөрвөн ойрд гэж ярьдаг тийм ээ. Дөрвөн ойрдын дотор энэ дөрөвдөв чи ямар оройл үүрэгтэй байсан? Дөрөвдийн талаар бол бас сонин домгууд яриг итгэлтэй энэ нутгийн ард тийм үү. Жишээлбэл дөрөвдүүдийг энэ дэрж суурьсан анхны их ус бүр бол яг алаг даахтаа нүүрс ганцгалсан ийм хүн ирж байсан байгаа юм л да. Тэгсэн тэрнийг алаг даах тэр замдаа тэр хүн одоо бас осолдоод даагнаас унсан байгаа юм. Тэгсэн нөгөө нүүрс нь цацраад нөгөө алаг даах туулаад бүлгээд нөгөө айл руу ирсэн байхгүй юу. Тэгэхээр тэрнийг нөгөө хүн алагдаа туулаад алагдаагаас юу гэж хэлсэн. Тэгэхээр алаг гэдэг үгийг алалдаж байна гэж сонссон байгаа юм. Даагыг дайтаж байна гэж сонссон байгаа юм. Ингэж сонсоод дөрвөж нааш нь ирцгээсэн гэж ингэж ярьдаг. Тэгээд дөрвүүд гэсэн. Тэгээд дөрвүүд гэж нэг талдаа бол энийг олон янзаар тайлбарладаг юм аа. Дөрвүүдийг дөрвөгдөгсөд гэж ярьдаг. Тэр нь ч юм уу мөн ч юм уу бүш ч юм уу бүүмэд. Ийм байдлаар л энэ нутагт дөрвүүдүүд ирж суурьсан. Тэгээд дөрвүүдийн нутаг бол асар их том байсан байгаа юм л да. Одоо энэ тлийн одоо тэр өмнө говь сум ингээл энэ арын сумууд бүгдээрээ орж байгаа юм. Энэ тал бол Баян Улгийн аймгийн Ногоо нуур, Цагаан нуур ас нааш нь энэ бүх нутаг бол энэ дөрвүүдийн нутаг байсан байна. За энэ дөрвүүд хүмүүсийн шашны төв нь яг энэ бууц, энэ өөр байсан байгаа юм л да. Төгсвинтийн хүрээ. Төгсвинтийн хүрээ. Энд одоо бүгдээрээ одоо энэ шашны ном үйлээ бол энэ төгсвинтийн хүрээд ирж хийдэг. Одоо төгсвинтийн хүрээний одоо сүм дугуун тэр тахил бурхны юмнаас одоо энд хадгалж үлдсэн юм ер нь танай нутагт байх уу? Төгсвинтийн хүрээний тэр сүм дугнаас бурхан одоо шашны ном судраас тэр цэгцэх тахилааснууд манад үлдсэн хоцорсон бий. Хамгийн сүүлийн төгсвинтийн хүрээний 54-нд гэж одоо нэг өөрөөр хэлбэл нэг анги юм л да. Нэг ангийн тим нөхдүүд байсан. Түүнээс үлдсэн Нингрийн сампал гэдэг өвгөн манад өнөө жил хүртэл одоо 90 оны дуустал байж байгаа 90 оны 107 сард нас барсан юм а таал төгссөн. Тэр хүнд бол одоо энд яг хэрэгжилжсэн бүх юм одоо тэр хонх дамар судар ном зул тахилын цогцнууд бүгдээрээ байгаа. Одоо хин гэдэг аль байна тэр нь одоо тэр самплын хүү Магсар жав гэж энэ тэргүүн сум хэрэглэгний хоршооны дараах эдний гэрт байгаамаа. Тэр зүйл бол манад байгаамаа. Тэнийг ер нь одоо юу гэж бодож байна? Харин энэ зүйлийг одоо би ингээд хадгалж байгаа. Миний аав бол захисан өнгөрсөн жил ингээд таал төгссөн. Энэ төгс үеийн хүрээнд л одоо нэг дахиж сэргэж л энэ дээр одоо дахиж нэг хүрээ ийм байгуулагдах юм бол энд нь уцааж өгөөрэй гэж ингэж одоо яасан. Тэгвэл ер нь хүрээндээ дахин залгагдах юм шиг байна. Өөрөөр хэлбэл хүрээндээ дахиж залгагдах учиртай. За бид чи хөөхтөөх бахан ярьлаа л да. Тэгээ ер нь бид бас жоохон орчин үеийнхээ юмыг сонирхох хэрэгтэй байх. Одоо манай шин төрийн тогтолцоо бий болж анхны ерөнхийлөгч маань анхны айлдвар гаргалаа. Дараа нь одоо саяхан хоёр чухал одоо энэ хүмүүсийн амьдралд хамгийн нөлөө болох хоёр зарилга гарлаа тийм ээ. Баг хурал хөдөлмөрийн хууль, тэтгэврийн хууль, тэтгэмжийн хууль, олон хуулиуд батлагдлаа шинээр. За засгийн газар одоо зах зээл шилжих нэг том алхам болсон 20 дугаар тогтоол гарлаа. Энийг ер нь хөдөөгийн хөдөлмөрчид юу гэж үзэж байна? Ер нь нөлөөлж байна уу? За энэ зарилэг айлдварыг бол хөдөөгийн хөдөлмөрчд бол маш баяртай хүлээн авсан. Ер нь энэ бол маш чухал зүйлүүд боллоо. Нэг ялангуяа орчин үед бол хүмүүсийн түүний дотор залуучуулын дэг журам сахилга бат арай нэг настай хүмүүсийн сэтгэл санаанд хүрэхгүй ийм байдалд болсон. За ийм үед бол энэ ерөнхийлөгчийн айлдвар гарсан.
энийг чи одоо ер нь хэрэгжүүлэх зайлшгүй одоо бидний дагуул зах мөрийн хөтөлбөр гэж хөдөөгийн ард түмэн хүлээж авсан. Тэрний дараа энэ жил 2 саяхан одоо 2 зарилга гарсан. Энэ 2 зарилгыг ч гэсэн одоо яг зөв зөвтэй. Яг өнөөдөр одоо зайлшгүй ийм хэмжээнд байх ёстой гэж малчид хөдөлмөрчид хөдөөгийн хөдөлмөрчид хүлээж авч байна. За засгийн газрынхаа энергийн бодлогод манай хөдөөгийн хөдөлмөрчид баярлаж байна л да. Дөрвөн ордын тухай Монголын нууц товчондоо бүлснээр Монгол туурхтны дээдэвөг торголжин баян түүний гэргий боргочонгоо нарын үр удам нь Даваа сохор, Довуу мэрэгэн хэмээх ах トゥ хоёр бүлгөө. Даваа сохрын дөрвөн хүүхэд дөрвөд бөгөөд Довуу мэрэгний хатан алангоогоос төрсөн бодон чирийн удам нь халхаажгүй. Энэ домгийн учирлаараа халах ойрд буряд өвөрлөгчд удам ургийн холбоотой гинэ. Дөрвөн гэдэг Эрдэнэ Монгол аймаг хожим 15 дугаар зууны үеэс ойрдын холбоонд орсныг дөрвөн ойрд хэмээн нэрийдэж хүн амын олноороо дөрвөн ойрдын зөнгөлөх аймаг болсон болов. Дөрвдүүд мал, ан, гар урлал болон эрхэлж буйнд малынхаа шиг шимийг хүртэн ая тавын дагаж говьоос хангаа руу, хангаагаас говь руу их улсын шил дамжин нүүдэлсээр өдгөө хүрчээ. Дөрвд түмний нүүдэл үеийн үед үргэлжилсээр далай баян амьдрал аз жаргал нь дэлгэрэн дэлгэрсээр